дээр бүгдлээр нь бүгдийг харахад хоёр чухал комент хэлмээр байгаа. Нэгдүгээрт нь бол одоо нийгмийн эрүүл мэндийн зардлыг бол ингээд хасаад байхгүй. Тэгээд нийгмийн эрүүл мэнд чинь уг нь бол зардал хэмнэх ёстой ийм төрлийн үйл ажиллагаа. Хэдий ч энэ урьдчилан сэргийлэн төдөж чиний эмнэлэг барих зардал багасах ёстой. Тэгээд эрүүл мэндийн салбарын зардлаа харахаар нийгмийн эрүүл мэндийн зардал нь аюул бага мөртлөө эмнэлэг барих зардал нэмэгдээд байгаа. Тэгэхээр өвдөд ирээд өвдчих тэгээд ирэхээр нь одоо бид нар эмчлэе гэдэг ийм буруу харсан гурвалжинтай ийм тогтолцоотой байж болохгүй гэдгийг хэлмээр байгаа. За хоёр дахь санал болохоор нийгмийн хариуцлага байгаа. Одоо нөгөө өнгөрсөн жил бид нар нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хөнгөлөлт 1% гэдээ ярьчихад байгаа. Гэтэл тэрийг яг аж ахуйн нэгж байгууллага болон жигнэсээ нийгмийн хариуцлага хийдэг төрөмс байгууллагууд яаж авч тэр харилцаанд орох тухай асуудал нь одоо болтол зэгцэхгүй, зохицуулалтгүй хэвээрэл байгаа. Тэгснээ одоо юу гэдгийг төрөөс өөрсдөө хийх ёстой ажлуудынхаа заримыг нь улсын төсөвт суулгаагүй орхисныгоо нийгмийн хариуцлага гэж нэрлснээр та нар энэ дээр дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм имийг одоо нийгмийн хариуцлага гэж яриад байгаа юм. Тэгэхээр манай улс өөрөө нийгмийн хариуцлагын үзэл баримт байхгүй. Төрөмс байгууллагын тухай хуулиндаа гар хүрээгүй тэрийгээ сэгэлсээр хагаад одоо 20 гаруй жил болсон. Тэгэхээр энэ 1% орлогын албан татврын одоо хөнгөлөлт гэдэг дээр жинхэнэ нийгмийн хариуцлага хийж байгаа төрөмс байгууллага, жижиг төрөмс байгууллагууд шалгуурыг хангахгүй тэр барьж байгаа зүйлд нь барьж байгаа дүрм журамд нь нийцэхгүй ийм одоо төсвийн ийм төсөөлөлтөй ийм төсөв байгаад байгаа гэсэн. За гуравт нь дахиад нэг юм хэлмээр байгаа нь яг өнгөрсөн жилийг бодвол нэг сайн зүйл нь энэ номон дээр өнгөрсөн жил ийм байсан. Олон нийтийн хилцүүлгийг хийх гэдэг гарчигтай байснаа вебсайтанд байршуулсан гэхдээ санал ирээгүй гэдэг ийм өгүүлбэртэй байсан. Би бүр тэрийг санаж байна. Энэ жил яг аварчтай зүйл 8400 гаруй санал авсан юм байна. Гэхдээ тэр саналыг авснаа яг одоо хүн нь хэд байсан, төрөмс байгууллага нь хэд байсан, саналын тэр нэг одоо юу гэдэг нь чансаа гэдэг юм уу англи хэл дээр бас манайх жоохон дутагдaltaй ажилласаар л байгаа. Нэгэнд боож багалсан төсвөөр санал өгсөн яг хэр хөдөлсөн бол тоо тэр бол жоохон эргэлзээтэй. Тийм учраас зам би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ба улсын төсвөг хилцүүлэг хийжээж өнөөдөр энэ асуудлыг бас зарим одоо төсөв яригдж байгаа гэсэн үг. За хамгийн сүүлд нь энэ нэг том зузаан ном харагдаад байгаа. Гэтэл яг задлаад ингээ харахаар яамны тэр нөгөө үйл ажиллагааны шалгуур буюу хавсрал нэгдэр байгаа зүйл залтууд маш товчхон байгаа. 13 ажил төлөвлөчөд тэрийг ингээ харахлаар хэцүү. Бусад дэлгэрэнгүй нь улсын нууц гэдэг юм шиг ингээ харуулахгүй мэдүүлэхгүй юм байгаа. Энэ дээр чи яаж төсвөө саналаа өгөх юм бэ? Үйл ажиллагааны шалгуур дээр жишээлбэл яаж хэмжих юм бэ? Тэр ахаад ил тод байдал, хүртээмжтэй байдлыг шаардж байна. Дараа жил илүү сайжруулмаар байна энийг. За улсын хурлын гишүүн Банзрагчийн